Үзэгчдээ тойрогчны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Сквотер дүүргийн 11-р хорооноос хүрч байна. Энэ Сквотер дүүргийн 11-р хороонд байрлах хангаа хотгоны энэ хэсэгт одоо машины зогсоол маягтай ингээд та нарт харагдаж байгаа машины зогсоол болчихсон энэ талбай түүхтийн цэцэрлэг барих ёстой. Улсаас төсөвт мөнгөн суудагтаад ороод ирсэн цэцэрлэгийн барилгын мөнгөн суудагтаад ороод ирсэн боловч өдөө цэцэрлэг нь баригдахгүй байгаа юм байна. Тэгээ ямар учиртай юм бэ гэж холбогд халбаны хүмүүсээс тодруулахаар явж байна. Ямар ч байсан бидний эхний авсан мэдээлэлээр бол энэ цэцэрлэгийн талбай барих газрыг ингээд чөлөөлж өгөхгүй байгаа юм байна. Энэ айлын хашаа ингээд байгаад байгаа. Энэ айл нөөж өгөхгүй мөнгө төгрөгөөр тохирохгүй байгаа улмаас цэцэрлэгийн талбай чөлөөлөгдөхгүй цэцэрлэгээ барьж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл авсан байгаа. Тэгээ бид энэ тойргийн орчин суугчтай санал бодлыг нь асуугаад холбогд халбаны хүмүүстэй уулзаж та бүхэнд энэ талаарх мэдээллийг хүргэх болно. Энэ хэсэгт одоо цэцэрлэг барих хэрэгтэй юм гинэ. За. Тий талаар мэдээлэлтэй та? Үгүй. Мэдээлэлгүй юу? Цэцэрлэг барих хэрэгтэй тэгээ газрын чөлөөлөгдөхгүй байгаа гэсэн мэдээлэл аваад явж байгаа юм. Энийг өстө мэдхгүй бид. Энэ одоо энэ машинууд зогсоод ингээд цаашаа үргэлжилсэн хэсэг байна шүү дээ. Одоо энэ шороо. Тий, одоо энэ шороо хэсэг энэ байшингийн цаатлын энэ хэсэг цэцэрлэгийн талбай ангинаа цэцэрлэг барих хэрэгтэй ангин. Энэ талаар мэдээлэл байна уу? Энэ одоо энэ машин тавьсан хэсэг байна шүү дээ. Одоо ийшээ үргэлжилсэн. Энэ хоёр байрны хоорондох нэг шороотой хэсэг байна шүү дээ. Заадгай. Энэ цэцэрлэгийн талбай юм байна л да. Цэцэрлэг барих хэрэгтэй талбай юм байна. Энэ талаар мэдээлэл өгөө. Энд хангаа хотхны хүмүүсийн цэцэрлэгийн хөрөлцөө хэрвээ Байхгүй шүү дээ. Би одоо хүүхдээ энэ урд одоо энэ хоёр цэцэрлэг бичсэн. Тийм үү. Оронтой байхгүй. Энэ жижиг цэцэрлэг байдаг юм байна те. Чиний юм уу гэдэг байхгүй ч байдаг. Хоёр наснаас нь л өгөөд ерөөсөө цэцэрлэгт орох ёсгүй л гэж хэлсэн шүү. Тэгээд одоо сургуулиар нэг хүүгээ тэр урд хоёр юм л өгсөн. Энэ уг цэцэрлэг баригдах ёстой талбай гинэ. Тэгээд талбайгаа чөлөөлөхгүй байгаа гэдгсэн байх юм. Тэрийг бол одоо орчин суугчид мэддэг юм болов? Жаахан. Машины зогсоол авсан хэсэг шүү дээ. Яг энэ 500 өдрийн автлаа. Энэ цэцэрлэг барих талбай гинэ. Энэ талаар мэдээлэл байна уу? Мэдгүй нэг тиймэрхүү юм ярьсан шүү дээ. Ааха. Яагаад баригддаг юм бол? Энэ айл нь үүжихгүй байгаа юм шиг. За. Айл чинь байгаа. Харин нэг тиймэрхүү сураг ах юм. За бид одоо энэ газраа чөлөөлөхгүй байгаа айлын хүмүүстэй уулзах гээд ирсэн байна. Сайн байна. Бид нэг юм тодруулах гэж байна. Энэ хэсэг дээр цэцэрлэгийн барилга баригдах хэрэгтэй юм байна л да. Тэгээд нэг айл газраа чөлөөлөөгүй үлдсэн байгаа. Энэ айл газраа чөлөөлжүүл цэцэрлэгийн барилгыг баригдах гэдэг байна гэсэн мэдээлэл авсан бид нэр. Тэгээд тэрийг тодруулах гэж байна. Тэр эзэн мөн үү? Өөрөө энд амьдардаг хүн үү? Энэ яагаад газраа чөлөөлөхгүй байгаа юм бол? Тэ ганц хүний газар биш 5 хүний болохоор ингээд бас 5 хүндээ хоорондоо зөрчилтэй ч юм уу гээ нөгөө компаниудтайгаа тохиолдохгүй тийм юм уу. Нэг бүлийн 5 хүн юм уу? За. Тавуулаа өмчлөсөн газар болохоор гэж. Тэгээ мөнгө төгрөн дээр тохиролцохгүй байна. Одоо тэгээд хизээ шийдэх юм бол ямар хөө байдалтай байгаа яг одоо үйл явцсан? Яг би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар компанид тохиролцгоо? Одоондоо тохиролцсон компани бол байхгүй. Анхаа барьж байгаа нөгөө бэрэнгийн хөлөгийг барьж байгаа. Тэрнийхээ ирж ирсэн. Читон гэсэн. Ер нь одоо газраа ингээд сайхан тохиролцоо чөлөөлөд өгчвөл цэцэрлэгийн хүүхдүүд нэг цэцэрлэгтэй болоод цэцэрлэгт амрагдахгүй хүүхдүүд энэгээр зөндөө их байгаа шүү дээ. Газрын хөрөлцөө муу байгаа юм чинь нэг улс их орондоо ч хэрэгтэй айлын нялх хүүхдүүд ч буянтай ажил юм шиг байхын тохиролцоод газраа чөлөөлж болдгүй юм болов? Тэрийг бол тэр яг
өөрсдөө эцэд нь мэдчихэж байгаа л юу ч юм. Яг хэрвээ яг тохирсон санал тавих юм бол тохирцол хэрэгтэй. Суугаад байхгүй шүү дээ. Ааха. За баярлалаа. За бид ямар ч байсан айл эзэнтэй уулзах гэж үзлээ. Тэгээ энэ гэрээ эзэн байхгүй энэ айлд амьдардаг хүн гэдэг нэг залуу уулзлаа. Тэгээ бид ямар ч байсан тогтолцоонд хүрээд бидний хүссэн хэмжээнд мөнгө төгрөгөө өгч чадах юм бол газрыг суулгах боломжтой. Заавал энэ суугаад авах шаардлага байхгүй л гэсэн хариултыг өгж байна. 11 дугаар хорооныхоо иргэдийн урлагийн төлөөлөгчийг мэдхүү. Тэр чинь нөгөө нэг залуу байдгийг. Босчаал гэж манай нэг хорон даргайсан. Бас нэг эмэгтэй. Оюун чимэг. Тий. Ааха. Иргэдийн урлагийн төлөөлөгч нар нь хэр хэм хийдэг вэ? Тойрогтой хийж байгаа ажил мэдэгддэг үү? Уулзч ил байдаг шүү дээ. Ааха. Тэгээ чинь болохоор нэг хөвгшин адуулаа сайн гэж очихгүй яг тэр нөгөө нэг юу гэсэн үеэр нэг очиж ирсэн шүү дээ. Нөгөө нэг хийг ажлынхаа юу тогтоох гэж ирмэлэх гэж байгаа гэт нэг очиж ирсэн тий. Дүүргийн иргэдийн уралд ямар хүн төлөөлөгч байгаа хасны мэдгүй. Йоо, одоо иргэдийн хурдлаас хийж 11 дугаар хороонд иргэдийн урдын төлөөлөгч чинь хийж байгаа ажил энэ тэр мэдэгдэх юм байдгүй танаас. Мэддэг нэг хоолмор сууг айлдаг чи. Ааха. Тэгсэн нэрийг мэдэхгүй байна уу? Иргэдийн урлагийн төлөөлөгчөө мэдэх үү? 11 дугаар хороонд сонгогдсон. Иргэдийн урлагийн төлөөлөгчд хороондоо ийм юм хийж байгаа, тийм юм хийж байгаа гэсэн мэдээлэл байх уу? Хийж мэдэгдэх юм байх уу? Иргэдийн урлагийн төлөөлөгч чинь одоо энэ таны энэ хангаа хотгон буюу 11 дугаар хороонд хийж байгаа ажил эдгээр мэдэгдэх юм байна уу? Тэгэхгүй энэ байж байгаа энэ ногоон талбай хийсэн ерөөс байхгүй юу? Тийм ингээд навшруулах дөрвцөл юм юм байна. За бид Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо буюу хангаа хотгоны иргэдтэй уулзлаа. Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооноос дүүргийнхээ иргэдийн уралд нэр дэвсэн төлөөлөгч нь тойрогтой юу хийж байдгийг, сургууль цэцэрлэгийн хүрэлцэн ямар байдгийг гэдэг талаар иргэдээс тодорхойлсон. Гэвч иргэд ихэвчлэн тойрогоос ямар иргэдийн төлөөлөгч нэр дэвснийг мэддэггүй юм байна. Юу хийж байгааг сайн мэддэггүй юм байна. Ерөнхийдөө мэдээлэл маш их багтаа байлаа. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бол тэр дэд рүү нийслэл ховор байдаг болохоор хүрэлцээ муутай байдаг болохоор энийг бол хүрэлцээ муутай байдаг байна гэдгийг бүгд хэлж байна. Тэгээд энэ хангаа хотгонд баригдахад төлөөлөгдсөн цэцэрлэгийн барилгын талаар асуудлыг гэсэн иргэд төдийлөн сайн мэддэггүй. Зүгээр цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Хувийн цэцэрлэг түүхтэй өгч байна. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хүрэлцээ муу хэцүү байна гэдэг асуудлыг л ярьж байна. Тойрогт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хангаа хотгонд баригдах цэцэрлэгийн асуудлаар тодрууллаа. Цаашид энэ цэцэрлэгийн асуудлыг цаашаа өргөжлүүлэн бид нар сурвалжлах болно. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.